Яг манайхан үдшийн 22 цаг өнгөрсөн байна. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-ийн 3 яг одоо хамт байгаа нийт үзэгч, сонсогч та бүхэндээ энэ сайхан их үдшийн мэндийг хүргье. Өнөөдөр 2026 оны 4-р сарын 1-ний лав гарагийн үдэш. Яг одоо Улаанбаатар хотод 22 цаг 11 минут болсон байна. Хинт ч битгий хэлээр авираатай унлахын руу нэвтрүүлгийн маань цоо шинхэн дугаар ийхүү эхэлж байна. Одоо бүгдээрээ мэддэг болсон те нэвтрүүлэг маань 21-с дээш насныхан зориулсан учраас таны хажууд хэрвээ 21 нас хүрээгүй хүн хүүхэд балчир хамт сонсож байгаа бол сувгаа салахыг зөвлөж байгаа шүү. Мөн та машиндаа сонсож байгаа таны хажууд зорчигч байгаа тохиолдолд зорчигчийнхоо ая тухыг бодоод түр сувгаа салахыг зөвлөж байна. Манай унтлахын өрөө нэвтрүүлэг маань нэмэх 21 тохиргоодоо явдаг болохоор бусдад төвөг удахгүй, бусдыг эвгүй байдалд оруулахгүй сонсоорой. Энэ удаагийн дугаарыг ч юм уу өмнөх дугааруудаа сонсож чадаагүй алгасцсан тохиолдолд дараа нь манай Facebook хуудасаар болон YouTube-ийн унтлахын өрөө сувгаар нөхөж сонсох боломжтой байгаа гэдгийг хэлэхэд бас мөн таатай байна. За, өнөөдөр бид ганц бие хүмүүс тулгардаг асуудлын талаар сонсогчдоос ирсэн захиаг уншиж хүргэх болно. Тэгэд энэ талаараа бас сонсогч нартайгаа холбогдоод ярилцах байгаа юм. Тэгэхээр хөтлөгч би ч гэсэн дараа нь захиагаа уншичаад ямар нэгэн зөвлөгөөг захиа бичсэн хүндээ ч юм уу эсвэл холбогдож байгаа хүндээ өгөхгүй. Би бол сайн сонсогч байна. Бас сайн найз шиг ч бас ингээд сонсохыг хичээх болно шүү за. За одоо ингээд захиандаа орцгоё. Сайн уу? Би 30-тай ганц бие залуу байгаа юм. Би нэгэн асуудлаа танаа нэвтрүүлэг бичгийг хүссэн юм аа. Асуудалч гэжтэй цэвэр надаас л болж байгаа ах л та. Миний гол асуудал бол би удаан хугацаанд хүнтэй дотн харилцаанд ороогүй. Бараг 3 жил. Би бусад шиг нээлттэй хүнтэй харьцдаггүй болохоор тэр байж магадгүй. Уг нь манай байгууллага олон эмэгтэй ажилтнтай. Ихэнх нь миний сонирхлын биш, сонирхдаг хэдэн надаас хитдүү эсвэл намайг тоохооргүй бүсгүүчүүд. Ястаа нөгөө гутлаач ирснийг нь би тоохгүй, гунгасан нэг намайг тоохгүй гэдэг шиг. Бүр би нөгөө санхүү өгн аавна гэсэн группүүдээс утасны дугаар аваад залгаж үтсэн ч яг очиг ихээр зориг хүрдэггүй. Одоо яандаа л гэж бодох юм. Энэ маягаараа дахиад хэдэн жилч дотн харилцаанд орохгүй явна да. Бараг буцаад зандан болж байгаа ч юм шиг санагдахын заримдаа. Санаагаар болдгоор л хайр дурлал энтер гэхгүй дотн харьцааны хамтрагчтай болчих юмсан л гэж бодох юм. Танаа нэвтрүүлэг захиа бичсэн бүр сэтгэл онгойчлоо. Та нар ер нь дотн харьцаанд орохгүй хэр удаж байсан бэ удаандаа. Эрэгтэй хүн ийм удаан дотн харьцаанд орохгүй байх муу болов уу? За, ийм нэгэн захиа ирсэн байна. Тэгэхээр өнөөдөр хитрхи удаан дотн харьцаанд ороогүй ганц биечүүд гэсэн сэдвээр ярилцах нэ. Одоо ингээд дуудлага авах шугамаа нээхээр хүнд хитрхи бас нэг ингээд зөвлөгөө өгөхгүйгээр өөр тохиолдож байсан төстэй асуудлуудыг юм уу те хинэгэнд бас тохиолдож байсан сонсч байсан асуудлуудын яг иймэрхүү сэдвийн дагуу тэр асуудлаа яаж шийдэж байсан тухайга хоорондоо ярих юм байгаа юм шүү за. За тэгэд та ч гэсэн сонсогч та ч гэсэн өөр тохиолдсон насан туршидчдын асуудлаа бидэнтэй хуваалцахыг хүсэх юм бол ариун бэлэг @mjlradio.com хаягаар захиагаа явуулах боломжтой дахин хэлье. Ариун бэлэг @mjlradio.com. За одоо ингээд шууд эфирийн утасны дугаарууд маань нэгдлээ. Та Монголоос холбогдож байгаа бол 7777 3883 гадаадаас холбогдох бол 7777 88 30 гэсэн дугаарууд яг одоо ингээд нээгдсэн байгаа шүү. За манайхан дөрмийн дагуу хаанаас сонсож байгаагаа хэлээд яваараа. Сүүлийн үед манай унтлахын өрөөнийх маань үнэхээр мундаг байгаа л та. Тэгэл бөөнөр орж ирээл үздэг. Бөөнөрөө би ярхангаагаас сонсож байна. Би хөвсгөлөөс би онграас гэл айгуу те хөрхөн ярилцаад байгаа. Тэгэхээр бас тэгээд ороод ирээрэй за. За ингээд эхний сонсогч аавь. Холбогдсон байна MJL радио. Байна оромдэр. За оромд. За үчи хэр сайхан өнгөрөж байна. Үчи сайхан өнгөрөж байна. Ажилласаа тараад. За яг хараад явж байна уу? Тэ харахад явж байна. За
За. За ямар ч тач захиагаа уншсан шүү дээ. Сонсцсон байгаа тий. Сонссон. За энэ талаар юу гэж бодож байна? Энэ талаар над нөгөө нэг аяга олон кейс байгаа л да. Би өөрөө нөгөө хүний хинч. За. Тэгээд яг ер нь өөр тохиолдолд ийм хөө зүйлүүд ч би тэгээд асар олон кейсүүд нөгөө өвчтнүүдийн кейсүүдээс хамаарад ер нь ойролцоо янз бүрийн кейсүүд ер нь нэлээд бий л дээ. За. Тэгээд яг нөгөө сая захиалсан сонсоод тун ойролцоо нэг кейс надад нэг өвчтөн байсан. За тэр яасан гэхээр нөгөө Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр хөдөлмөр эрхлээ яваад 3 жилийн хугацаанд ажил хөдөлмөр эрхлээд тэгээд буцаж ирсэн. Тэгээд энд ирээд нэг хэсэг байж байгаад нэг юм асуудалтай байна гэдгээ өөрөө анзаараад тэгээд мэргэжлийн хүмүүс гандаа гээд ирээд үзлэг онцгой юмд ороо зөвлөгөө авч ирсэн. Тэгээд тэр кейс маань яасан бэ гэхээр одоо ч нэг 3 жил байсан байрлсан хөдөлмөрийнх нь нөгөө нөхцөл нэг юм үйлдвэрийн байрлал байсан учраас ямар ч тийм одоо өөр хүнтэй харьцаанд орох боломжгүй. Тий. Нөхцөл байдал тийм байсан дээ. Тэрнээсээ хойд нэг тийм төвшөөгүй нэг сүртэж мэдрээгүй ачаал ихтэй ингээд өнгөрцөн. Тэгээ Монголд ирээд 6 сар болсны дараагаар ер нь нэг биш байна. Би ингээ удаан хугацаанд харьцаанд ороогүйгээс болоод одоо ингээ энд ирээд ингээ харьцаанд орох боломжууд гарсан ч гэсэн асуудлууд үүссэн гэдэг ийм өгүүлэмжтэй кейс гарч ирсэн. За тэгэхээр тэр асуудлууд нь яг юу байсан юм бол? За тэгэхээр яаж юм гэхээр нөгөө анхаахны үндсээр хүн болоод нөгөө гармоны боол гэдэг ийм хэллэг байдаг байхгүй. Тэгэхээр бүх сэтгэл хөдлөл болон гаргаж байгаа шийдвэрүүдийн арталт гол нөлөө нь бол гармон ялгаруулалт нөлөөлж яадаг. Одоо нөгөө дааврын ялгаруулалт гэсэн үг л дээ. Зөв. За тэгээд эрэнгүүд нөгөө хүмүүс нөгөө бэлгийн хөрөл гэдэг онцтойгоор онцлогдсон. За тэгэхээр яаж юм гэхээр физиологийн эсвэл сэтгэл зүйн ямар нэг нөлөөллөөр удаан хугацаанд харьцаанд ороогүй эсвэл удаан хугацаанд твчсэн зарим эмэгтэй өвчтөдийн хувьд болохоор нөгөө нэг өөрөө ийм жигших кейстэй эсвэл одоо хамтрагчийн ямар нэг зүйлний жигших зүйл одоо зан үйл байж болно те ямар нэг одоо дурсам сэргээсэн үйл хөдлөл байж болно өнгө үнэр байж болно гэдэг ч юм уу энэ зүйлээс болоод эмэгтэй хүмүүс бол бас их ийм онцтой байдаг л да. Эрэгтэй хүний хувьд бол жоохон ховор талтай. Физиолог талтай бол аюу аюултай сөрөг талууд байдаг. За энэ яаж юм гэхээр эрэгтэй хүмүүс нэг хоногт 5-аас 7 сая сперм боловсруулж чаддаг. Энэ биологийн өгөгдөлтэй юм байхгүй? Нэг удаа дотны харьцаанд ороход 3-аас 5 сая сперм ялгарч яадаг. Тэгэхээр өдөрт 5-аас 7-г ялгаруулж яадаг энэ маань ямар нэг байдлаар гадагшлах ёстой. Заавал гадагшлж явах ёстой тийм ээ. Тэг ер нь гадагшлах ёстой. Яг хүний биеэс хамаарат боловсруулж байгаа хугацаанд харьцангуй өөр учраас эрэгтэй хүмүүсийн нөгөө дотны харьцаанд орохыг хүсэх хугацаанд бас харьцангуй өөр байдаг нь тэр нөгөө ялгаруулах чадвартай нь хамааралтай. За. Тэгээд удаан ялгаруулахгүй тэрийг ингээ гадагшлуулахгүй байгаа дэрэнгүүд ангаахын хувьд шууд чулуужилт гэсэн онш бас үүсч болдог. Энэ нөгөө талдаа удаан үргэлжлэх юм бол өргөдөлт үүсгэж болно. Төрөв булчирхай хамтрын үндэс бас болдог. Тэгэхээр энийг яах ёстой вэ гэхээр одоо бидний нөгөө сайн мэддэг сперм буюу тэ одоо өрийн шингэн маань бүтцийн хувьд бол 2 бүтцтэй байдаг. Амьд сперм болоод түүнийг ээлэн бүтэц гэж бүтэц байдаг байхгүй 2 бүтэц. Тэгэхээр тэр шингэн нь бол 70%-ийг нь эзэлж байдаг. Тэгэхээр энэ шингэнийг өлсөө гадагшлуулах ч юм уу бусад хэлбэрээр бас ингээд бид эргээд уусгаж болдог. Энэ тохиолдолд бол нөгөө бэлгийн дор үсэл эргээд буурж яадаг. Жишээ нөгөө нэг юм фитнес хийгээд нэг юм гоё филсээ гаргаад ингэсний дараагаар ингээд сэргээд айгүй өөр болдог шүү дээ. За тэр бол яаж юм гэхлээр бид байгаа бүгдээ л одоо боломжтой шингэнийг боломжтой хэмжээгээр гадагшлуулж байгаа учраас үр дүн гараад шууд сэтгэлд нөлөөлж байгаа юм тэр. Яг. Гэтэл одоо орой болдго юм уу те шүн болдго юм уу эргээд эргээд хүсдэг ч юм уу дор хүсэл эргээд орилдог ч юм уу те энэ яаж юм гэхлээр зогсолтгүй үйлдвэрлэж байдаг учраас дахиад үйлдвэрлээд хэлсэн байна л гэсэн үг. Тийм байна. За одоо тэгэхээр яг ийм асуудалтай нэлээд хэдэн сар жилээр ингээд хүнтэй ойртож чадаагүй магадгүй өөрөөсөө болоод ч юм уу эсвэл яг нэг хүрээлэн байгаа орчноосоо болоод ингээд
дотны харилцаанд орж чадаагүй ингээд синглчүүд яваад байгаа штэ. Энэ хүмүүс яг одоо энэ даавраа ялгаруулахын тулд дотны харилцаанд орох ч юм уу тэр яг тэр даавар нь гарч явах хэвээр зүйл нь гарахын тулд ямар арга хэмжээ авах хэвээр гэдэг юм бэ? За яг энэ дээр нэг юм арга хэмжээ гэхээс чинь биологийн боломжоор уг нь гадагшлуулах ёстой. Дотны харилцаанд орж иж чингүүрээ гадагшлах ёстой. Эсвэл одоо биеийн шингэн машинаар ялгаруулдаг, гүйдэг, дасгал хийдэг, хөлсөө ихээр ялгаруулдаг зүйлийг хийж болох боловч энэ бол үүсдэг хугацаанд зөвхөн одоо даавар ялгараад тэрийг нэг дарангуулагч даавар ялгараад тэрний дараа буцаад эргээд оргилж яадаг учраас энэ нь тийм яг нэг юмсэн шийдэл биш юм байна. Тэгэхээр энэ тохиолдолд яаж хийх вэ гэхээр эрэгтэй хүний хувьд бол илүү аюултай байгаад байна шүү дээ тийм. Эрэгтэй хүний хувьд бол яг хэрэг хэд дуудах юм бол яг өнгөчний өрөвсөл болон бусад нэлээд хэд хэдэн юм давхар онцнуудыг бол бас илэрхийлдэг юм жоохон эрсдэлтэй боловч эмэгтэй хүний харьцангуй бас эрсдэл тийм өндөр биш. Одоо удаа харьцаанд орохгүй байлаа гэх. За тэгвэл би нэг юм асуух. Миний яг юу асуух гээд байна гэхээр за ийм асуудалтай байгаад байна те. Хүмүүс тодорхой хэмжээгээр бас нэг олон биш юмаа гэхэд бас байгаад байна цаан чин. Тэгэхээр энэ хүмүүс хэрвээ үнэхээр хүнтэй дотн харьцаанд орох боломж нь нөхцөл нь таарахгүй байгаа нөхцөлд одоо тэр нөгөө гар хангалга энэ төр нь бас тус болох уу? Тийм мэдээж болшгүй яах вэ. Гэхдээ энэ дээр бас нэг ийм ойлголт байх хэрэгтэй. Аюу тавчхандаа бол сперм ялгарна гэдэг нь одоо чинь гар хангалаар гэдэг юм уу босод хэлбэрээр тоо хэрэгэлдэг юм уу та ямар нэг хэлбэрээр спермийг гадагшлуулж чинь гэдэг нь өөрөө оролцож байгаа даавруудын хэмжээ маш цөөн. Одоо жишээ нь бэлгийн харилцаанд орох үед үнээс 170 орчим төрлийн даавар ялгарч явах ёстой байдаг болол за энэ химийн аргаар орлуулж байгаа тохиолдолд нэг 30 орчим төрөл гэдэг ч юм уу те. Тэгэхээр нөгөө бүрэн орлож чаддаггүй. Эргээд нөгөө дараа нь хөрслөн эргэж төрөөд байдаг нь нөгөө бүрэн бүх даавар нь ялгараагүй. Яг л нөгөө хөрөлцөхэд мэдрэхэд дүнсэхэд сонсоход ингээд бүх мэдрэмжээр дамжаад дааврын оролцоо маш өндөр байж ах ёстой. Маш олон харилцаатай даавар ялгарх ёстой байтал зөвхөн тэр нөгөө химлэр ингээд орлуулах маягаар гадагшлуулна гэдэг бол зөвхөн спермийг ялгаруулж байгаа. Инглигээд яг асуудал 100% шийдэгдэхгүй. Гэхдээ бол нэг юм тодорхой хэмжээний богино хугацаанд тайлшрах мэдрэмжийг бол авч болно. За өөрөө чинь тэгээд айгүй мундаг нэг мэрэгжлийн хүн байна, өөрөө их хэмч хүн байна. Тэгэхээр айгүй гой зөвлөгөө өгч л байна л да. Манай нэвтрүүлгийг ер нь манай MJL радиогийн яг энэ үдшийн цагийн унтлагын өрөө нэвтрүүлгийг өөрөө өмнө нь сонсч ирсэн биз дээ тийм ээ? Сонсч ирсэн. Энэ нэг юм жижиг бодог цагийн таалцдаг. За тэгэд ер нь бол болж игэл орж ирээд байгаараа заа айгүй гой мэдээлэл өгөх юм байна. За тэгэд холбогдсонд маш их баярлалаа. За баярлалаа амжилттай тийм. За баярлалаа. Өчиг сайхан өнгөрөөрэй. За өчиг сайхан өнгөрөөрэй. За. Янзын мундаг гой зөвлөгөөнүүд өглөө штэ тий. Тэгэхээр яах аргагүй нэг одоо ялгарах ёстой бодис одоо юу гэдгийг даавар маань ялгарч чадахгүй ингээ хуримтлуулагдаад байна гэдэг чинь мэдээж л нэг тийм таатай зүйл биш. Харин ч бүр эсэргээрээ эрүүл мэнд тал дээр бүх зүйлээрээ сөргөр нөлөөлөх нь гэдгийг одоо эмч хүний яг тэр үүднээс бас ингээ зөвлөгөө өгчлөө манайхан тийм ээ. За дахин нэг сонсогч ороод ирлээ. Холбогдсон байна MJL радио. Үчимэнд. За үчимэнд. За үчимэнд. Үчиг сайхан өнгөрөөж байна уу? Сайхан. За одоо сэдвийн дагуу энэ тал дээр ямар байр суурьтай байна? Өөрт нь ийм ойролцоо жишээ байна уу? Байлгүй яах вэ? Хүний ил амьдрал гэдэг шиг. Ил амьдрал. Тий. Би одоо нэг 50 гаруй насны төсөөлөл байна. 50 гаруй гэсэн үү? За тэгээ би одоо нэг өөрийнхөө тохиолдчихсон одоо бэлгийн амьдралын талаар нэг жоохон хөөрнө өгүүлээ дээ. За тэгээ бид нар бол шимтэн сонсно. За би одоо нэг 34-5 та дээр. Одоо нэг хань жил эхнэр хаалсан юм байна. За. Тэгээд тэрнээс хойш одоо хүнд ч одоо нэг үеийн амьдралын асуудал. Одоо байна. Тэгээд залуу насанд бол яг хөө тэгэл хамтрагч нэг тэр юм бол байгаад байдаг л. Гэхдээ ганц болгоомжлох юм гэхээр нөгөө эхнэр
биш нөгөө гэр бүлийн хоорондын асуудал ямар нэгэн зөрчил орооцолж вэ гэдэг айгүй их айдаг имээдэг байсан. Тэгэхээр нөгөөх маань нөгөө билийн ажил тэрэнд бас нэг жоохон юу яа штэ. Засвартай гарна. За. Тэгээд яг тэр үеэс нөгөө хүн чинь өрөөсөө автоматар ингээд нөгөө дэшүүр дэвчээр гэдэг юм чинь хязгаартай байдаг. Тэгэл нөгөө гар хангалах гэж юм ийм хийхээс аргагүй байдаг. За. Тэгээд саяын тэр юмч бол маш их зөв юм ярьлаа. Би бас бодвол жилвич гэсэн бас тэгж боддог байхгүй. Тэгээд заримдаа өөр дөрөө ч ингээд хөтөө гадаа ингээд жоохон төсөөрөнгөө солих шиг ингээд ажил төрөлтэй явахаараа ингээд өөр дөрөө бяцхан цорилт давшилт хийдэг байхгүй. За ер нь ингээд энэ асуудлыг хийхгүй нэг бодвол за тэсээ дэвчээд ингээд би энэ тийм ямар өөрчлөлт байдгийг ер нь буруу юм хийгээд байна, зөв юм хийгээд байна гэдэг өөртөө нэг жоохон анализ хийдэг байхгүй. За тэгэхээр та өөр дээр чинь ярьж байгаа болохоор удаандаа хэр удаан харилцаанд орохгүй явжсэн бэ? За зүгээр яг нөгөө ингээд эмэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орохыг ярьж байна уу? Асууж байна уу? Тийм. Тэгээд ингээд ганц ингээд эмэгтэй хүнд чинь одоо тэгээд удаан байлгүй яах вэ? Тэгэхээр одоо удаан гэхээр одоо 7 хоног юм уу, сар юм уу? Яалаа гэж тэрнээс илүү байлгүй яах. Бараг жилээс ч л байж тээ. Тэгээд нэг гээл би л одоо миний бэлгийн асуудал хэцүүдлээ эмэгтэй хүн лөө жичрээд айрал ингээд хэцүү. Яг ойлголцсон өөрт нийцсэн таасан. За тэгээд хамгийн аюултай. Яг ингээд нэг одоо би муухайгаар хэлчих гэдэг юм айл болох одоо энэ олон нийтийн яваар эмэгтэй хүмүүстэй ингээд яхаар ингээд өөрт ингээд одоо атагдаж байгаа тийм ээ. Бас ингээд хүлэн зөвшөөрөөд ингээд бэлгийн ажил хиймийгээд ингээд яг одоо нэг осонд нөгөө эмэгтэй хүнийг л хэлээд байна шүү дээ. Над руу одоо ингээд чиглэсэн тийм хүнийг болохонтой ингээд онтож ихтэй явах гутаар нэг удаагийн нэг асуудал тэрийг би ярих гэж бодож байсан. Тэгээд чи жоохон сүжирээс хөндөчлөө. За тий та ямар тач нэг хурдан товчхон яриараа за дараагийнхаа сонсогчийг авъя. Би нэг буудал ажилладаг байсан байхгүй юу? За. Өөрөө одоо нэг зах зээлийн хэцүү үед нэг буудал түрээсэлж ажиллавал. За. Тэгжээс нэг эмэгтэй одоо яалтч ингээ хоорондоо бас нэг харилцаа үүсээд. За. Тэгээд нэг унтаж гэх юм болоод үгүй яах тэгэл ганц би бас л тийм юмар бас л цангаж байгаа. Нэг хүн ч унтчихгүй юу? Тэгсэн чинь нэг өвчат. За. Тэгэхээр тэрнээс за ер нь бол энэ таарсан болгонд ингэж хамаагүй унтаж гэх ингэж ягаар зүгээр гарангалгаа хийгээд өөрөө болгоо явжсэн тийм юм байна гэдэг. Тэгээд зүгээр энэ залуучууд одоо энэ хэлэхэд би л ганцаараа миний бэлгийн амьдрал хэцүү байна гэл ингээд 9 шидийн амьтантай унтаж гэртээ тэгээд айл гэр өмбүүлэл ингээд хэл үгэнд оросол гэж бити яваарэ. За ихтэй хүний хувьд бол би олон жил бас энэ гарангалах гэдэг юм чинь тийм ч аюултай тийм муухай юм биш шүү дээ. Тэгтээ дүү хүний амьдрал яалтчгүй тулгарч байгаа юм чи одоо. За тэгээд гэрндээ тасан сочтой. За баярлалаа. Тэгээ холбогдсон баярлалаа үчиг сайхан өнгөрөөгөөрэй. Баярлалаа. За би болохоор өөрийнхөө бас бодлыг хэлье л да. Одоо захаа бичсэн залуугийн маань одоо тий яг тэр хүнтэй ингээ холбоод бодоход 30 гаруйхан настай тий ганц бие залуу гэдэг чинь цэл залуу байхгүй юу? Эсвэл яг жинхэнэ нөгөө бужигнуулаад тий бараг л нөгөө нэг дүүрэг болгоно найз хүүхэндээ гэдэг шиг л аймаг болгонд хүүхэдтэй л гэдэг шиг. Ер нь бол яг 20 эдэн нас 30 40 нас хүртлээ ч юм уу тий яг эд нөгөө нэг бэлгийн амьдрал тал дээрээ дотн харилцаанд тал дээр бол өстой жинхэнэ идэвхтэй байх цаг нь баггүй юу. Тэгэхэд яг энэ 30-тай хэрнээ 3 жил хүнтэй ойртойгоо байна гэдэг бол миний хувьд бас айгүй хэцүү сонсогдчихл байна л да. Би хувьдаа ингээд найз залуутай штэ тий. Найз залуу маань болохоор гадаадд байдаг. Тэгээд нөгөө нэг ажил нь ийш тийшээ дандаа томилогдоод цэргийн болохоор ингээд явждаг. Тэгэхээр нэг 3 сар ингээд бас хол байхад чинь хэцүү штэ. Айгүй хэцүү. Бүр ингээд
байж сууж ядах нь цаашаа тийм ээ. Гэхдээ ер нь бол бүр хэцүү болоод ирдэг нэг стрессийн левелтэй стресстэй эхэлдэг. Бие махбод дээр хүртэн ингээл юу гэх юм те. Одоо хүмүүс чинь дутагдал юугаар илүүдл эрүүгээр энэ төр гэл яриад байдаг. Миний болохоор зүгээр стрессээсээ болоод үс толгой загтнах, арьс загтнах ч юм уу те. Эсвэл нүрэ маар юм гарах бас нэг хүний зан характерт чинь бас ингээд өөрчлөлтүүд ордог юм билээ шүү дээ. Дээшээ доошоо айгу тийм хэлбэлзэлттэй болчдөг миний хувьд. Тэгээд бүр ингээд одоо нөө сарын эмэгтэй хүмүүсийн сарын тэмдэгт бол ярих юм байхгүй. За тэр мөр чи аалдагдаад бүр цаашаа талиж өгнө. Тэгэхээр ингээд яг тиймэрхүү үед болохоор би хувьдаа бол нэг 3 сарын хугацаанд ингээд хол байлаа гэхэд миний хамгийн удаандаа байж байгаа нэг 3 сарын хугацаад байгаа байхгүй юу. Тэгэхэд надад л юу 3 сар бурхан минь гэж бодсон чи 3 жил гэж орчихсон чи миний зүгээр ам ангаацсан заяа. 3 жилээ ийм бас байдгийм байна тийм ээ гэд тэ. Тэгэхээр манай одоо ингээд лайв үзэж байгаа унтлагын өрөөнийхэн маань тэ та нарын хамгийн урттай ч юм уу тэ эсвэл ийм удаан байжсэн тохиолдлууд байдгүй. Одоо энэ хугацаанд ямар арга хэмжээ авч ирсэн яг ямар бийд чинь ямар өөрчлөлт нөлөө үзүүлэгдэжсэн одоо харагдчихсэн гэдэг ч юм уу те. Энэ талаараа бас бичээд ирээрээ. Бичээд өгөрөө тэгээд би бас надад завсраар нь уншижээ. За яг одоо Улаанбаатар хотод 22 цаг 31 минут болсон байна. Бүгдэнд нь энэ сайхан их хүчийн мэндийг хүргье. Тэгээд бүгдээрээ хаана сонсож байгаагаа бас бичээд комментээр бөмбөгдөрөө манайхан за. За би болохоор бас галзуултаа бас нэг октод дондоо бол галзуу штэ. Тэгэл түүнээс шиг яг ингээл юу гэх юмтэй одоо бусдын донд бол зүгээр л байгаагаараа л байждаг. Тэгээд октодаараа яг ингээл амар дотны найз дондоо л угаасаа л бид нар бүгдээр нийлээл галзуурдаг үстэй октодаа хөөхнүүдээ те. Тэгэхээр ингээд маа нэг найз яагаад ч юм ингээд жил гарan ерөөсөө нэг эрэгтэй хүмүүнтэндээ ерөөсөө контакт юм уу хайваараар ингэж одоо юу гэдэм дотны харилцаанд ороогүй явчихж байгаа байхгүй юу? Одоо нэг 2 жилийн өмнөх юм яриад байна. Тэгэхэд бид нар чинь ингээл тэрийг нь мэдэнгүүтээ бүр ингээд найзаагаа дотны харилцаанд хүнтэй унтуулъя гэсэн аян зохиожсэн заяа. Бүр тийм аян зохиогоод хоорондоо нөгөөтгөнд одоо ингээл найз залуу олж өгөх гээд нь штэ. Яг ингээл ганцхан одоо банаа ч юм уу те эсвэл нэг шүний юм болгоод өнгөрөөх нь цаашаа бас хайран штэ. Тэр сайхан хөөрхөн эмхтэй гэдэг шиг те бас харамлаад байгаа юм чинь. Тэмүүхтэй за нэг аятайх юм болоод өгчих юмсан аятайхан залуу те. Энэ одоо энэ гол шилээд байна уу эсвэл нөгөөтг нь гол шилэгдээд байна уу гэдэг шиг те. Тэгээ бүр юм аян зохиож исэн түүхтэй хүн шүү би. Тэгсэн чинь сая нэг ажлынхаа нэг эмэгтэй хэлсэн чи ууй надаас нэг тийм аян зохиогоод өгөөч гэж авдгийг. Тэгээ би бодсон. За бодъё. Бодож олно гэдэг шиг те. За сонсож сэрэлтчихэд унтыг гэсэн поп гарууд ороо зөвлөд наачин унтъя дөө гинэ. За битгий унтаарай. Унтлагынхаа өрөөний гэрлийг бүдгөрөөлж байгаа сонсоорой. Юмыг аж мэдхвэ. Яг ингээ хүсчихсэн те. Хэвээ галзуу ганц хүн орж ирээд ингээ алаад өгч юм болоо мэдэхгүй штэ. За бэлгэвч энтрээ ашиглаач хүүрнүүдээ. Өгөөл эцэст нь өвчин чамайг алгаа ташаал хүлээ суугаа штэ гин. Тэг штэ. Тэр дотны харилцаанд орноо. Одоо бэлгэвчийн хэрэглээ гэдэг чинь болвол одоо нөө явдалтай хүн их бишээ. Энд чинь харин ч бүр соёлтой хүний хэрэглээ гэдгийг одоо манайхан жоохон харж анзаарч сурмаар байгаамаа. Одоо ингээд энтэн ингээд явж байхад ингээд залуучууд малуучууд хүүхнүүд ч юм уу магадгүй карма марманда энтэндээ ингээд бэлгэвч ингээд цухуулгач юу гэдгийг кармал центр явж байгаа юм бол пүү па гэхээс илүү соёлтойгаараа штэ л гэж бодож өнгөрөөр заяа манайхаа. За сонсогч ороод ирлээ. Эмжэл радио холбогдсон байна. Өчигдөр минь дээ. Сайн байна уу? Өчигдөр минь өчиг хэрэг өнгөрөөж байна. Би нөгөө гадаад амьдарч юм уу? За хаанаас холбогдож байна? Цаг агаар хэрвээ нагуурчаа. Хаагаар одоо хавралаа сайхан дулаахан байна. За гоё. Германд амьдарч байна уу? Герман янзын одоо Европ руу болол зүгээр л 100 мөн бол янзын болдог штэ тий. Одоо нэг 4 хагас болж байна. За ямар тач сэдвээ мэдж байгаа хоёлаа тийм ээ? Сэдвээ мэдсэн. Би ер нь өөрөө нэг 40 гаруй насны хүн байгаа. Тийм ер нь бэлгийн харьцаанд орохгүй хэр удаан байх дэвчих талаар ярьж байна л та. Би 31-т анхны хүүгээ төрүүлжсэн. За. Ер нь 22-оос 31 насны хооронд бэлгийн харилцаа гэж ер нь баг байгаагүй. За. Гэтэ одоо 34
бас ер нь тийм тогтвортой бэлгийн харилцаанд байхгүй. Хамгийн удаандаа 4 жил хүртэл бэлгийн харилцаанд ордгоо. За. Тэгээд хүмүүс нөгөө сүүлийн үед нөгөө юу гар хангалаг. Тэгээд гэдэг юмнууд ашигладаг штэ. Тийм янз бүрийн нөгөө тоглоомууд тийм ээ. Тийм нөгөө хүмүүсээс анзаарч явах хэрэгтэй санагддаг. За. Нөгөө хүний биед бас тийм 100% таарахгүй хаашаал өгөх. Тэгээд ер нь жаахан сөрөг талууд их байдаг. За тэгэхээр би бодчихлээ л да. За ингээд мэдээж ингээд урт хугацаагаар ямар нэгэн байдлаар нэг яг тэр нөө эсрэг хүстэнтэйгээ ингээд ч юм уу те ямар нэгэн хүнтэй ингээд дотн харьцаанд орохгүй удаан яваа тоглоомоор ингээд өөрийгөө болгоод байна штэ. Тэгэхээр харин ч тэр хүнтэй одоо юу гэх юм бэ? Хүнээс хүсэх тэр 36 градус ч юм уу те тэр зүйлүүдийн ингээд хүсэл нь буурах уу? Ер нь тоохоо болчтой штэ эсрэг хүснэ. Бүр нөгөө нүдэнд муухай харагдаад бараг нөгөө заан санагдаж эхэлдэг. За ер нь бол за энтэй энэнгүү болоод байгаа юм чинь гэдэг үү? Тийм, ер нь бол тэр бол нэг сонирн биш болчихдог. Хүнээс авах мэдрэмж нь бараг таалагдахгүй. Яг бол хүссэн үедээ өөрийгөө болгоод сурчиж байгаа юм чинь тийм ээ? Тийм, гэхдээ энэ ч бас хүссэн үедээ тэр бодлогын тийм юм хэрэглэхгүй шүү дээ. Хүн чинь нөгөө өөрөө танаас ингээд тесрээд аасан диско болоод тэр санаанд тавгуурчээд ирдэг яг тэр үедээ би ер нь болохоор байдаг юм байна. Гэдгийг анзаарч хэлдэг байхгүй. За. Тэгэхээр ер нь бол ганц эмэгтэй өнөөдөр бол нөгөө мөнгөн төрдөн гэдэг асуудал аягүй бэл. Илбэг байдаг. Тэгээд тэр мөрнөөс болоод ер нь стресс асуудал аягүй байна л та. Тэгээд ер нь бол ганцын хүмүүс тиймэрхүү тоглоомноос ер нь жаахан татгалцчихад эсрэг хүснэдэг ойрдох боломж нь илүү болж ирнэ л гэж би боддог. Тийм одоо нэг альваа зүйлийг тунгийн тааруулна гэж яриад байгаа шүү дээ тий. Тийм. Гэтэ ер нь нэг хэрэглээд хэлсэн бол тэгээд нэг эсрэг хүснээ тоохгүй. Болчих хаахтай чи ер нь би боддог. За тэгэхээр одоо айхтар нууц биш болол хамгийн сүүл дотн харилцаанд орсон хизээ вэ? Хамгийн сүүл 24 онд баха. 24 онд. Тэгэхээр одоо ингэхээр үе ядаж нөө дотн харилцааны тухай бодол юм уу төсөөллүүд юм уу одоо эсвэл нэг зүүд нойроор ч юм ингэж орж ирэх үү? Зүүд нойронд орж ирнэ штэ. Нэг хүн ингэж хажуугаар орж ирээд хэвтэн. Дөрүүлээ би тэрж байгаа мэдрэмж аавна. Тэгээд сэрнэ. Заримдаа зүүдэндээ ингэж секс хийж ингэж бодож зүүдлэн. Бодтоор төсөөл зүүдлэн. Тэр хүмүүс бол гардаг. За. Тэгэхээр болж игэл бас нэг яг ингээд нэг хитрхи нөгөө одоо юу гэдэг юм бэ амьд бие махбодтой тэр 36 градустай хүнээс холдохгүй бол бас нэг хэрглэж байгаа тоглоомуудаа ч юм уу энэ төр юмнуудаа жоохон багасгаа тэрнээсээ холдоод болж игэл нэг амьд харилцаа үүсгэх хичээгээрэй гэж хэлээд байна шүү дээ тий. Тийм ер нь бол сүүлийн үед анзаараад хат хүмүүс айгүйх нөгөө тоглоом хэргэлдэг хоорондоо ч хэргэлдэг гэж хэлж байгаа байхгүй. Гэтэ энэ бол буруу биш л дээ. Тийм буруу ч биш л дээ. Тийм буруу биш гэхдээ ер нь бол амьд харилцааг ер нь халддаг. Яг. За орж ирээд өөрийнх нь талаар бас хуваалцсанд маш их баярлалаа. Тэгээд өдрийг сайхан өнгөрүүлээрээ одоо 4 болж байгаа юм шүү дээ, тийм ээ? Тий 4 ахсаа 5 болох чинь. За өдрийг сайхан өнгөрүүлээрээ тэгээд сонсож байгаад маш их баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. За
Тэгээ энэ мэдчлэн орж ирээд те өөрт болон өргөл тохиолдсон бас ингээд үйл явдлуудаа яг энэ сэдвийн дагуу хуваалцаараа манай шууд эфирийн 77 77 38 83 гэсэн дотоод дугаар маань болон гадаадаас бол 77 77 88 30 гэсэн дугаарууд маань яг одоо нээлттэй байна шүү. Би бас ингэж боддог байхгүй юу? Энэ бол ихтэй яг нэг яг тэр нэг судалгаагаар те бас ингээд онцлогдсон зүйл ингээ гарцсан зүйл юм билээ л те. Удаан дотн харилцаанд орохгүй яваад ах тусам эрэгтэй эмэгтэй ерөөсөө ялгаа байхгүй. Хоёулаа бэлгийн сулралд орох магадлал нь маш өндөр байдаг гин. Дээрээс нь одоо эмэгтэй хүн бас нэг одоо ингэдэж штэ. Хаяа нэг ингээд хүмүүсийн ярьж байгааг ингээд сонсож байгаа чинь бараг л тэр эмэгтэйг их айгуу сул байсан тэр гэл нэг тиймэрхүү юм ярьдаг да. Нөгөө нэг эмэгтэй хүний нөгөө нэг доотлын бэлэг эрэгтэй энэ тэр нандин эрэгтмэрэгтний талаар ярихтаа тэгж ярьдаг байхгүй юу залуучууд. Гэтэ ихэвчлэн тэр нь юунаас шалтгаалдаг вэ гэдэг судалгаа гарсан бэ гэсэн чинь нөгөө нэг хоорондох орж байгаа нөгөө дотн харилцааны хоорондох зайн холдохороо тийм байдаг гинэ. Тэгэхээр манайхан болж игэл хэрвээ тийм боломжгүй нөхцөлд ажиллаж байгаа амьдарч байгаа хүмүүс зөндөл байгаа шүү дээ. Хэдэн 100 мянгаар байгаа. Тэгэхээр тэрийгээ бас одоо өөр нэгэн байдлаар дасгал хөдөлгөөнөөр ч юм уу те энэ тентхийн одоо маш л одоо технологи хөгжсөн цагт чинь юу л гараад ирсэн байна. Тэр байдлаар бас ингээд заавал тэр боломж нь байхгүй болвол дасгал хөдөлгөөнөөр энэ төр ингээд бас ингээд чангалж болдог гинэ. Бас эрчүүдэд болохоор өөрсдөө сулрал болчдөг. Тэгэхээр одоо эргэтэн босгаа байдаг ч юм уу те эсвэл яг ингээд харилцаанд орох гэхээр орж явахдаа ингээд хамаагүй хурдан тавьчихдаг ч юм уу. Тиймэрхүү зүйлүүд болдог учраас болж л өгвөл амьд харилцаа гэдгийг нэгнтэйгээ байнгын тогтоохыг хичээж байгаараа гэдэг байгаа байхгүй юу. Хосууд бол асуудалгүй шүү дээ. Хамт байгаа хосууд бол ерөөсөө асуудалгүй тиймэрхүү зүйлээс ангижирч явах байх. Гэхдээ синглчүүдийг хүмүүс ихэвчлэн гэж боддог. Сингл болохоор өстө жинхэнэ алдаг бах та гэд те. Яагад бол бараг л би чинь сингл юм чигээл маркет дээр бараг өөрийгөө зарж байгаа маа шин шашхтайгаа зогсож байгаа юм шиг дуртай хүнтэйгээ уулзаал дуртай хүнтэйгээ зүгээр л шөнийг өнгөрөөгөл явж ингэж ойлгох юм шиг байна. Гэхдээ асуудлууд маш их байгаа. Сингл би чинь бас сингл байж үтсэн л хүн шүү дээ мэдээж те. Тэгэхээр асуудлууд их байна. Бид нар чинь гол жишээлэн эсвэл энэ болно болохгүй айдас гүйцгээл те. Адидас үдэдэс гэсэн зүйлүүд маш их байдаг шүү. За сонсогч аваадах юм. Эмжил радио холбогдсон байна. Гаднаас холбогдож байгаа шиг байна. Байна уу? Нэвтрүүлэг явуулсан юм уу? За мөн байна. Үчимэндээ. Тэгээ нэмэгтэй хүн ярих. За холбогдсон байна. Ямар эрэгтэй хүн байж болтой юм? Хамаагүй ярьж болно. Сэдвээ мэдчихэж байгаа тийм ээ? Энд ямар тань. За сэдв. Миний яриа надад бодсон цагтаа тийм шүү дээ таны юм тий. За яг шууд ярьчих. За. Антэс нацнага. Я гадаадаас болж байна та. Аль улсаас холбогдож байна? Канадаас. За хитрхийн удаан дотн харилцаанд ороогүй ганц бие хүмүүсийн талаар ярьж байна. Тэгэхээр өөрт нэг ийм адил төстэй зүйл тохиолдож байв уу? Бодё нэг гадаад шар хөвгөнд найзлжсэн байхгүй. Тэгээ нөгөөх маань ганц бие. Тэгээ нөгөө эмэгтэй маань болохоор ингээд дандаа нөгөө тоглоом хэрэгсээр байгаа. Тэгээ жинхэнэ харилцаан дээр бас ороо ерөөс ямар ч хаавгүй дор тавьж чадахгүй идэхгүй. Тэгээ надтай харилцаанд орж байгаа мөртлөө тэр тоглоом давхраа шигдаад. Тэрээс тийм өөртөө амьд харилцаанд орж чадахгүй юм болтой юм шүү дээ. За тэр болохоор яг тоглоом яриад байна. За өөрөө хамгийн удаандаа хэр удаан дотн харилцаанд орохгүй явж исэн бэ? 6 сар мар явна шүү. За тэгэд өөрт нь одоо бие махбод физиологт чинь ямар нөлөө үзүүлж исэн өөрчлөлтүүд гарч исэн үү? За яг ер нь тэгээд жоо стресстэй байдаг. Их стресстэй үү те? Тэгэд яг энэ хугацаанд одоо ингээд хүн хүсээд одоо яг тэр дотн харилцааг хүсээд байгаа энэ мэдрэмжээ хэрэгцээгээ яаж хангадаг байв? Хэрэгтэй хүмүүс бол тэгэл гар хангадаг шүү дээ. За одоо тэгээд яг мэрэгжлийн зөвлөгөө бас юм мэдчихээр байна болдог те. Түрүүн бас хамгийн анхны сонсогч маань болохоор бас нэг ихэмч хүн орж ирээд бас нэг сөрөг нөлөө одоо тий удаан харилцаанд ороогүй байхад ийм эрсдэлтэй байдаг шүү гэдгийг хэлсэн л дээ.
Би харин тэрийн сонсч чадсан. Ааха. Өнгө сайд орчихлоо. За. За ямар тач холбогдсон маш их баярлалаа. За баяртай. За тийм ээ, тэгээ манай нэвтрүүлгийг болохоор тийм манай MJL радиогоос хөтлөн өргөдөг бүхэл нэвтрүүлгүүдийг маань дэлхийн 169 орн болон Монголын маань 21 аймаг даяар сонсдог байгаа. Тэгэхээр секундэд 200 гаруй мянган хүн сонсдгоороо бас айгүй онцлогтой. Тэгэхээр дэлхийд даяар сонсогдож байна. Тэгээд бид нарыг сонгож бас манай унтлагын өрөө нэвтрүүлгийг сонгож хамт байгаа бүх сайхан сонсогч нар унтлагын өрөөний бас тий сайхнуудад маш их баярлалаа гэж дахин хэлье. За манайхаа одоо комментоос уншмаар санагдаж байна. За комментоос хүргье. Өнөөдөр ёстой төмөн завгүй байна. Хальт ороод л байн хажуугаар өнөөдрийн лайв тасраад гацаад байгаа юм гинөө. Манай лайв жоохон үе гацаад байгаа юм шиг үлээ. Гэтэ манай лайв дээр биш нөө Facebook цаанаас жоохон гацалттай байгаад байлаа шүү манайхаа. Заас мэдхгүй тоглоом үзээчгүй хүн нь вэ нөө гинэ. Тоглоом авч үзээрээ. Хитрүүлж хэрглэж байгаа нөө хажууд 36 градус нь байхгүй болцсон байх хэдэ гэнэ. Нөө яг тэр нөө тоглоом хэргэлдэг одоо их нэртэй ч юм уу те найз бүсгүйтэй хүний тэр найз залуучууд нөхрүүд нь жоохон дургуутсаад байгаа юм шиг шүү дээ сүүлийн үед те энэ яг ингээл хамт байхтай ч ээждгийн хамт байхгүй ч хэрглэж ээдгийн тэгээ ер нь бол диймээ юм шиг байна дөө гэд одоо тэр сайхан идэх мэдэх ор хүнжил дотор байхгүй болцсон шүү дээ нэг цаанаасаа нэг юм гомдлонгоо байгаад байгаа шүү тэгэхээр хүүхнүүдээ манай хүүхнүүдээ гэдэг ирчүүдээ битгий гомдоогоороо бас жоохон тунгийн тааруулж хэрэглээрээ гэж хэлье. За түрүүн бас нэг арайч хүнээс холдотлоо тоглоог байна гинөө. Хэргэлдэг ч гэсэн арайч эр хүнээс холдотлоо тоглоог байна гинэ тоглоом. Тийм. За би болвол өөрөө болохоор яг нэг тийм амьд харилцаанд айгүй дуртай хүн байхгүй юу. Одоо ажил албач бай, найз нөхөд ч бай. Одоо зарим нэг хүмүүс ч нэг өөртөө ингээд юмаа ингээд хуримтлуулаад хүн амтнаас хол мол байх айгу дуртай хүмүүс идэгтэй. Би болохоор ингээд олон түмэн дундаа байх те хүнтэй ярилцахад нэг нүдрүүгээ харж ярих ч юм уу нүдрүүгээ ширтэж харж ярих скол яг ингэж face to face гэж ярьдэн шүү дээ. Тэ нүүр тулж ярилцахтаа ингээд бүх ингээд одоо эдис маань ингээд сэргээл яг ингээд фокуслж чаддаг байхгүй. Яг тэрэн шиг бас ингээд энэ дотн харилцаан дээр хүртэл те одоо үерхэл нөхөрлийн харилцаа тэгээ хань ижлийн харилцаа гэдэг ч юм уу те ийм харилцаан дээр хүртэл яг ингээл яг тэр хүнийг мэдэрж ээж харж ээж ингээ гар мар аль нэг газар нь биеийг хүрж ээж ч юм уу те тэгжээж бүр нэг ингэж ярилцах айгуу дуртай. Тэгэхээр мэдээч тэр маань холдоод ирэхээр үнэхээр стресстэй өгдөг заяа. Цаанасаа л уур хүрээд идэх нэг бохимдаал зөв зүгээр л өглөө зөв зүгээр л өдөр байгаад идэгтэй цаанасаа л уур хүрээ яваад идэг байхгүй юу. Тэгэхээр бас хүн хүний онцлог л байгаа л бах та тийм. За тэгэхээр манайхан комментараа бичгтээ та хамгийн удаанда хэр удаан дотн харилцаанд орохгүй байж үдсэн бэ? Мөн дотн харилцаанд орохгүй удахаар таны бие физиологт ямар нөлөө үзүүлж байсан бэ? Мөн удахаар яаж хэрэгцээгээ хангадаг байсан энэ хоорондоо тийм. Дотн харилцаанд орохгүй удахаар дотн харилцааны тухай бодол төсөөллүүд их орж ирдэг үү? Яг гайгүй юу? Эсвэл дасчдаг юм уу гэдэг ч юм уу те. Энэ талаар бас коммент бичээрэй. За ингээд нэвтрүүлэг ер нь өндөрлөгт өгч байна. Одоо хэрвээ шууд эфирээр хүн орж ирэх юм бол хамгийн сүүлийнхэн сонсогчийг аваад ярилцах болно. За манай нэвтрүүлгийн дугаар маань болохоор 77 77 38 83 Монголоос бол гадаадаас бол 77 77 88 30 гэсэн дугаарууд нээлттэй байгаа шүү. За хотын сайхнууд минь ээ гадаа хэр халуун хүүтэн байна, гадаа хэр зэврүүн байна. Хэр байна гадаа? Өчтөр уржигтэр чинь гийг өнтгөн ажилласаа гараад явжсэн чи цаас орцсон шүү дээ. Тэгэл би цаас гэл цасан даймаар бол найз залуугаа аваал. Уршаа зайсангийн шатаар дээшээ өгсөж гарсан байт юм аа. Гацаад л тас гинөө. Манай лайв гацаад байгаа юм бах та. За ямар таач ингээд хамтдаа байгаад сувгаа салахгүйгээр сонсож байгаа бүх сонсогч нартаа маш их баярлалаа. Хайртай шүү гэж хэлье. Тэгээд өөртөө бас тохиолдсон те сонин хөгжилтэй хүндхэн эсвэл асуудлууд одоо юу гэдгийг нэмэх 21 ангиллын те хинэгэн хүнд хэлж амж чадхааргүй юм зүйлсүүд байвал манай нэвтрүүлэг рүү зүгээр захиа бичээл ороод ирээрэй заяа. Бид нар бол шууд л
Тэр захиагч нь голж хэлэхгүйгээр зүгээр дэс дараагаар нь хүрхийг хичээх болно. За нэг нь сонсогч авъя. MJL радио холбогдсон байна уу чимэн дээ? Үчимэнд өчиг хэр өнгөрөөж байна? Харж явна гэж арай дагсансаар. За, хоёлоо сэдвийн дагуу юу ярих вүлээ? Бизнес хэрэгсэн тий. Одоо дотн харилцаанд орохгүй хэр удаж байсан бэ өөрөө? Миний хувьд дотн харилцаанд орохгүй хамгийн их маань 6 сар нэг удаа болсон. 6 сар хавцаа. За энэ хугацаанд яг өөрт чинь ингээд ажиглагдчихсэн одоо бие махбод физиологийн хувьд нэг ямар нэгэн ажил одоо өөрчлөлт байсан уу? Яг ингээд 6 сартаа амар ажил штэ. Тэгэл ингээд өнөхөр угаасаа өдөө ажилтаа ирж чижээ яад болохоор хойд ингээд мэдхгүй хаад байсан. Одоо дараа нь ингээд боддог байхгүй юу? Тэр нэг амар нэг тийм утас нь харж гнаад ах юм. Утас нь айгүй парж гнаад байна. Тийм ээ. Машинхаа цонхыг болгоцсон юм байна. За. Тийм байлээ. Тэр гэхдээ тухайд бол мэдхгүй. Тэгэл дараа нь тэгэл ер нь бол тэгэл нөхрийг ирээл ирсний дараа ингээд татны харилцаанд ороод тэгээд ингээд эргээд өөрийгөө харахаар аюу хуцаарлал байсан байх гэж анзаардаг байхгүй. Стресстэй байсан тийм ээ. Тийм. За тэгээд 6 сарын хугацаанд нөхрөөсөө хол байж байхдаа ер нь өөрийгөө яаж энэ асуудлаа шийдэж өөрийгөө хангадаг байсан бэ? Тэгээд маань нөхөр ер нь би өөрийгөө ер нь би секси мэдрэмж аюу өндөр. Сайн тавьдаг тэгээл тий. Олон удаа өгсрүүлж тавьдаг. Тэгээд ер нь бол энэ өөрийн мэдрэмж бол өндөр. Тэгээд маань нөхөр ч гэсэн мэддэг учраас наад гэдэгсэн хайр ингээд чамд ихтэн авч өгөө гэж тоглоод байдаг юм. Тухайд тэгээд ичээл тэгэл өнгөрөөд байсан юм та. Тэгээд ганц нэг удаа зүудэндээ олж тавьчихдаг байсан. Ямар лагийн те. Наа чи амар лаг штэ. Наа чи бас авиас шүү. Зүудэндээ тавина гэдэг чи би наад чи яа сурах уу? Наа чи бол авиас шүү. Өндөр мэдрэмжтэй хүн хийж чадах байх. Тийм. Тийм. За. Яалч чухал. Тэгээд би өөрөө нэг энэ чимэлтэй. За. Тэгээд хүүхдийн тэгээд сайн түрүү сонсчод би тийм тохиолдсон шүү дээ нэг тоглоом гэл. Тэрэн дээр одоо бидээс нэг секси хичээл ордог байхгүй юу энэ хэлж байгаа учраас. Тэгэд ингэж одоо яасан манай багш нар сэтгцэн инженер ер нь бол энэ тэр тоглоом болоод эмэгтэй бол гар хандлага байж болно. Пожалуйста зөвшөөрөгдөн. Гэхдээ энэ нэг амьд харилцаанд нөлөөлөд ах юм бол энэ бас ингэж сэтгэц бодол бас нөлөөлдгөө гэж заалгаж ирсэн байхгүй. Тийм. Тэр түрүү чи хэлсэнчлэн тийм тунд аазын харуулах хэрэгтэй юм билээ. Яг. За маш их баярлалаа. Манай сүүлийн одоо холбогдсон сонсогч байлаа. Үчиг сайхан өнгөрөөгөөрэй за. Баярлалаа. За баяртай сайхан амраарай. За өнөөдөр чинь зүгээр тал талаас эмчнэр холбогдсон дашнин балжин юмтай гэдэг шиг тэ унтлахын өрөөнд зүгээр л 2 дашнин балжин юмтай өдөр байлаа шүү манайхаа. За гой ямар тач шипин одоо юу гэмдэ бас нэг түүхүүдийг сонслоо. Тэгэд авахын аваад тэгэд авах гэхийн ухаанаар хандцгаая бүгдээрээ. Тэгэд сонсогч таач гэсэн өөр тохиолдсон бас энэ түүхүүдээ ариун бэлэг @mjlradio.com гэсэн хаягаар захиагаа явуулаад уншуулах боломжтой байгаа шүү. За энэ хүрээд манай хинтч битгий хэлээрээ оройтой унтлахын өрөө нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Тэгэхээр та бүхэн сайхан амраараа. Хөтлөгч миний би Халиукан маргааш үчихэн хөтөлбөрүүдээр та бүхэн тэгээ дахин уулзах болно. Тэгээ тэр болтлоо. Түрдээ баяртай сайхан амарцгаагаараа манайхаа.